Орон аймгийнхаа улс сургуулийн бага ангийн багш сувда. Миний би 25-аас 26 оны хичээлийн жилд сурагчдыг хөгжүүлсэн ахиц үрдүнгийн тайлангаа бол танилцуулж байна. За тайланг бол сурагчдын сурах арга барилыг дэмжих чиглэлээр сурагчдын авиацыг нээн хөгжүүлсэн байдал, за сурагчдын хөгжил төлөвшөл, за эцэг эхтэй ажилласан байдал гэсэн чиглэлээр бол бэлтгэсэн байгаа. Манай анги бол 33 сурагчтай. За бидний зорилго бол өөртөө ихтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай төхөрцөг хамт олон болно. За бидний ураа бол амжилт бүхний өдөөс нэмцлэе гэсэн урайнд бол нэг хичээлийн жилийн амжилттай суралцаад төгссөн. За хичээлийн жилийн эхэнд бол бид ангийн сурагчдаас мөн эцэгчүүдээс авсан санал хүсэлтийнхээ дагуу бол ангитай ажиллах хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Үүний дагуу бол эхлээд сурагчдын сурах арга барилыг дэмжих, сурагчдын авиацыг нээн хөгжүүлэх, хөгжил төлөвшлийг хангах гэсэн чиглэлийн дагуу бол ангийн хөтөлбөрийг боловсруулсан. За мөн хавсралтаар эцэг эхтэй ажиллах хөтөлбөрийг боловсруулсан байгаа. За үүнийхээ дагуу бол дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулсан. За энэ хичээлийн жил бид номтой аялалд дугуулан хичээлүүлсэн байгаа. За энэ номтой аялалд дугуулан өглөөний уншлага 10 минутыг уншиж хэвсэн байгаа. Ингэснээрээ бид унших хурдаа нэмэгдүүлэх зорилготой. За 5 үг 1 удаа аргаар уншихынхаа урдыг ахиулж ажиллаж чадсан. За мөн номтой аялал бүтээлчээр унших дугуулангаар бол ном солилцсон унших, за уншсан номын тэмдэглэл хийх, ихтээр ажиллах, таслах даалгавар ажиллах, за асуулт зохиох, асуултанд хариулах гэх мэт үйл ажиллагаагаар сурагчдын ойлгон унших чадварыг анхаарч ажилласан байгаа. За энэ хүрээндээ бид цахим уншигч 2026 уралдаанд сурагчид маань анги хамт олноор амжилттай оролцсон. За мөн үсгэлийнхаа тэмцээнийг ангидаа болон сургуулийн Монголны кабинетийн нэрмжтэй үйл ажиллагаанд амжилттай оролцож оролцсон байгаа. За мөн Питоны олимпиадад амжилттай оролцсон. За үүний дагуу бид бас хүүхдээ математик чиглэл буюу асуудал шийдвэрлэх чадварыг дэмжих үүднээс бодлын жиргээ гэсэн үйлдвэртэй бодлогын цагийг ажилласан. За энд асуулт зохиох аргаар асуудлыг шийдвэрлэе гэсэн алхмын дагуу хамтдаа өдөр бүр 2-4 бодлогыг асуулт зохиох алхамтайгаар бодож хөгжүүлж чадсан. За энэ хүрээндээ бид хөндлөнгийн шалгалт болон математикийн хичээлийн суурь чадамжуудыг хөгжүүлж уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцсон. За математикийн кабинетийн нэрмжит бидний найз Эдүтэн гэсэн миний олимпиадыг зохион байгуулсан байгаа. За энэ 5 дугаар ангиудын сурагчдын дунд зохион байгуулсан уралдаанд Тэмүүлэн 1-р байр, Алтан соён 2 дугаараар, аюулгүй тусгай байрыг эзэлсэн амжилтууд гаргасан. За мөн бид Эдүтэн хичээлийнхээ 32 алмазыг авч энэ хичээлийн жилд бүрэн дүүрэн дуусгасан байгаа. За бяцхан шинжлэх ухаанч хүн байгуулах хичээлийн шинжлэх ухаанч арга барилыг эзэмшүүлэх улсын шалгалтандаа бэлтгэх аймагаас зохион байгуулсан үйл ажиллагааны 1-р шатанд ангидаа, 2-р шатанд сургуульдаа зохион байгуулж сондор анхаа тэмцээнд за ханийн сонинд манай багууд тэргүүн байрыг эзэлсэн амжилт гаргасан байгаа. За энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар бид сар бүрийн хөндлөнгийн шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн. Жишээ нь монгол хэл дээр 70-аас 90%-тэй, за математик дээр 73-аас 85% гүйцэтгэлтэйгээр амжилттай дүгнэгдсэн байгаа. Мөн боловсрал газрын монгол хэлний шалгалтанд 76%-тэй, математикийн шалгалтанд 82%-тэй дүнлэгдсэн. За уншлагын хувьд гарааны үнэлгээ анх 132 үгтэй дээд үг маань за ангийн дундаж үг 82 үгтэй эхэлж байсан бол бид 6 сарын сүүлийн үнэлгээгээр 114 үгтэй болж үгийн тоо маань ахиж доод үг маань 56, дээд үг маань 168 болж унших чадвар маань амжилттай дүгнэгдсэн. Мөн бид улсын шалгалтыг монгол хэлийг 89%-тэй, математикийг 91%-тэй, за хүн байгууллагыг 93%-тэй гүйцэтгэж 5 дугаар анги амжилттай төгссөн. За сурагчдын авиацыг нээн хөгжүүлэх талаар хүн болох багаасаа хөтөлбөрт бид сүүлийн 3 жил дараалан 100% хамрагдж байгаа. За мөн саксны дугууланд, гар бөмбөгийн дугуулан, хөнгөний дугуулан гэх мэт
бахан болох багасаагийн дугуулангууд бол сурагчид маань амжилттай хамрагдаж байна. За энэ хүрээндээ бас мөн бид нэр хөдөлмөрөөр хүмүүжих гэсэн үйл ажиллагааг бол баасан гараг болгон зохион байгуулж сурагчид маань бие биенээ хүндлэх, хамтарч ажиллах, одоо хоггүй орчинд одоо хичээллэх, зөв харилцаанд суралцах юм хандлагт бол төлөвшөж байна. За алтан намар үйл ажиллагааг бол бид нэр аврах тариаланчинд очиж тэмдэглэж одоо хүнсний ногоог арчлах, ургуулах, за эрүүл мэндийн хичээлтэйгээ холбож үйл ажиллагааг зохион байгуулсан. За охтын өдрийг бол жил болгон уламжлал болгон зохион байгуулж охтын хувийн эрүүл ахуй гэсэн зөвлөгөө мэдээллийг бол өгч одоо бие биедээ сайхан үг хэлэх, урмын үгээр одоо бие биенээ шагнах, за хөгжим тоглоом гэх мэрээр охтын нууц шивнээ ярилцлагыг бол зохион байгуулж одоо өдрийг бол үр дүнтэй өнгөрүүлсэн байгаа. Мөн одоо өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх чадвар сургах зорилготойгоор хуулийн мэдээллийг сурагчид өгөх, за хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийн мэдээллийг бол сургуулийн хэмжээнд бол нийгмийн ажилтнтайгаа хамтарч зохион байгуулдаг байгаа. За бие биенээ хөндлөх, эвсэг найрсаг хамт олныг бүрдүүлэх, шинэ жилийн өдөрт дурсамж дүүрэн тэмдэглэх, багийн одоо хамтран ажиллах чадрыг нэмэгдүүлэх зорилготойгоор бол бид тэмдэглэлт баяруудыг бол тэмдэглэж сурагчдынхаа хандлага төлөвшлийг бол анхаарч ажилласан байгаа. За энд бол олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ээж нараагаа одоо хүндэтгэл үзүүлэх, миний ээж хамгийн хөөрхөн гэсэн үйл ажиллагааг бол бас зохион байгуулсан. За эцэг эхийн оролцоо. За эцэгчүүд бол 5 дахь орчин одоо бүрдүүлэх үүднээс ангийн бол тогтчлолтод маш анхаарч ажилладаг. За мөн одоо ханиад өвлийн улиралт бол дархлаажуулалтын сарын аяныг бол одоо сурагчдыг ханиад дамуунаас урьдчилан сэргийлэх зорилгоор 12 сараас эхлэн өдөр бүр одоо хуваарийн дагуу аарц уулзгаач өвчлөөс урьдчилан сэргийлж ажилладаг. За мөн бид нар энэ жилийн жилд малчны хотод гэсэн үйл ажиллагааг бол зохион байгуулсан байгаа. За энд бол хүүхэд багчууд малчны хоттой танилцсангаа Монгол ахуй соёлоосоо суралцаж, малчны үн цэнийг мэдрэх, малчны хоттой танилцаж, өөрийн үтсэн зүйлээ бусдад хуваалцах зорилготойгоор энэ үйл ажиллагааг Булган сумын малчин хүрэл чулууны одоо хоттой танилцаж одоо үйл ажиллагааг бол зохион байгуулсан. За мөн эцэг эхийн оролцооны дагуу бол багш ажлыг бол нийт 13 сурагчдын гэрээр явж сурагчдын дулаан тогттой аюулгүй орчинд амьдарч өгнө үзэх, зөв дадал хэвшил сургах зөвлөмжөг бошуур хэлбэрээр өгч тэмдэглэл бол хөтөлсөн байгаа. За эцэг эхийн хурал одоо сургууль хүмүүжүүлэх хичээлийг бол нэг 5 удаа бол зохион байгуулсан. За 5 дугаар ангийн эцэг их тээг түгэж үйл ажиллагааг 3 удаа зохион байгуулж 12 эцэг оролцсон. За мөн одоо ангийн хурлаар бол мөн одоо тухайн агуулгатай одоо хүндөвтөр сэдвүүдийн тухай сургууль хүмүүжүүлэх хичээлүүд бол тухайн үед нь явуулж явсан байгаа. За анхаар үзсэн та бүхэнд баярлалаа.